Сайхан охтуудтай энэ өдрийн мэндийг хүргье. За өмнөх тохиргоогоор бүгдээрээ танд хүчээр шахуу тулгасан та зайшгүй хөгшин гэсэн энэ программыг хэрхэн яаж шинчилж шинэ програм болон өөрсөндөө тунхаглаж бичиж хэлж ярьж дадал олох талаар бид нар орсон байгаа. За тэгвэл дараагийн тохиргоо бол өхөшгүй мөнхийн зух. За энэ яадаг зух юм бэ? Энэ яагаад зөвхөн эмэгтэй хүн дэдэг юм бэ? Энийг асааж өрдснөөрөө бид нар хэрхэн залуунаасаа урт удаан хугацаагаар хадгалж чадах юм бэ гэд онцгой юм сургалт дадлаг дасгал ажлын хамт орох учраас та бүхэн анхаарлаа энэ сургалтанда хандуулаад тухлан сууж сонсоорой. Эмэгтэй хүн бүрийн дотор ариун нандин нэгэн зүйл байдаг. Эртний хүмүүс үүнийг янз янзаар нэрлэдэг байсан ч мөн чанар нь өргөлж адилхан байсан. Төвдийн гэгэрсэн эмэгтэйчүүл үүнийг доод төв, славян үндэсний зүн бэлэгтнүүд амьд тогоо, исламын нууцлаг урсгал болох суфизмын багш нар оршихуун их үүсвэр гэж нэрлэдэг. Өөр өөрөөр нэрлэдэг байсан ч гэлээ тэд бүгд нэг л зүйлийн талаар ярьдаг байсан. Тэр зүйл бол хевлийн, умай болон өндгөвч хавцаа байдаг. Одоо анхааралтай сонсороо. Эдгээр нь зөвхөн нөхөн өрчхүн эргэтэн төдий биш. Энэ бол эмэгтэй хүн бүрт байглаас зайдаг жинхэнэ алхимийн лаборатори. Энд энергийн хамгийн агуу хувьсал хувирлууд явагдаж байдаг. Энд амьдралын түүхий хүч нь бүтээлч энерги болон хувирдаг. Энд энгийн хүсэл бодит байдлыг өөрчилж чадах зорилго болж хувирдаг. Энэ бол мөрөөдлийг бодит амьдрал дээр биежүүлэх хүчийг олж авдаг газар. Галт үрлзэж буй тоогоог төсөөлөд үзтээ. Гал зөв асаж байх үед тогоо нь хүнсний бүтээгдэхүүнүүдийг хоол болгон хувиргаж, хүйтэн шүн гэрийг дулаацуулж, түнэр харанхуйг гэрэлтүүлж чаддаг. Гэтэл орчин үеийн ихэнх эмэгтэйчүүдийн хувьд тэр тогоо нь хөрчгсөн, гэрэл гэгээгүй болж мартагдсан байдаг. Гал нь унтарсан эсвэл ам голтоо төдий уу гэж байдаг. Энд нэг зүйлийг ойлгох нь чухал. Энэ тогоо зөвхөн тодорхой нөхцөлд л ажиллаж чаддаг. Түүнд амар амгалан, аюулгүй байдал, амралт хэрэгтэй. Энэ бол маяг биш, харин энэ системийг ажилуулдаг физикийн хуйлууд юм. Харин таны цээж хүүсний хооронд байх наран шүлжээ гэж нэрлэгддэг хэсэгт даосизмын майструуд дээд тогоо буюу өгшгүй мөнхийн зуух хэмээн дээдэлдэг байсан нэгэн зүйл байдаг. Энэ нь санаанаасаа зохиосон эсвэл зөөрлөж хэлсэн биш, харин гайхамшигтай процессууд явагдаж байдаг биоэнергийн бодит бүс. Таны бие хөгшөрөх үү эсвэл шинжлэхдэх үү гэсэн шийдвэр эндээс гардаг. Орчин үеийн анагаах ухаанаар биеийн энэ хэсэгт бүх дотор эрхтнүүдийн үйл ажиллагааг хяндаг хамгийн том мэдрэлийн тогтолцоо болох наран шүлжээ байрладаг гэдгийг тогтоосон байна. Мөн энд стресс болон нөхөн сэргэлтийн даавруудыг үүсгэдэг бөөрийн дэд булчирхаач гэсэн байдаг. Цасан дахь сахарын хэмжээг бодисын солилцооны хурдтай хамт зохицуулдаг нойр булчирхай бас энд байдаг. Энэ бүх системүүд нь хөгшрөх эсвэл шинжлэхдэх үйл явцыг эхлүүлдэг нэгдсэн нэг төвийн үүргийг гүйцэтгэдэг. Эмэгтэйчүүдийн 90% энэ төв нь буруу ажилдаг бөгөөд үүнээс болж эмэгтэй хүн байнга түгшсэн, байнга бохимдсан, байнга стресссэн байдалтай байдаг. Яагаад вэ гэж үү? Яагаад гэвэл орчин үеийн эмэгтэй хүн цаг хугацаатай уралдан амьдардаг болохоор тэр. Өглөө нь сэргүүлгийнхаа дуунаар сэрэхт түн буман ажлууд түүнийг хүлээж яадаг. Гэр бүл, ажил төрөл, үүрэг хариуцлагадаа дарагдсан түнд амсхийх хугацаа огт байдаггүй. Бас нам гүм орчинд уужаа амьсгалаад явах нэг ч хором олддоггүй. Түүний мэдрэлийн систем нь энэ бүгдийг тесвэрлэж гаргах гэсэн цорын ганц зорилго бүхий горимд 7 хоногт 24 цагаар ажиллаж байдаг. Тэгвэл бие махбодын төвшөнд юу болж байдаг вэ? Бөөрийн дээд булчирхай нь стрессийн даавар болох кортизолыг ялгаруулж эхэлдэг. Энэ бол аюулаас зутгах гэсэн онцгой тохиолдолд маш хэрэгтэй байдаг бөгөөд амьд үлдэхийн тулд биеийн бүх нөөцийг идэвхжүүлдэг ийм даавар юм. Амьд үлдэхэд тусалдаг хүчирхэг хэрэгсэл гэсэн үг. Гэвч түүнд гаж нөлөө бас бий. Юу вэ гэхээр кортизол нь биеийн урт хугацааны програмуудыг тэр дундаа бие организм шинжлэхдэх программыг унтраан идэвхгүй болгочихдог. Учир нь бие организмын үүднээс авч үзвэл
Махчин бараас зүхтаж байгаа үед тань толгор сайхан арьс хэрэггүй, харин хурдан гүйдэг хүл хэрэгтэй гэдэгтээ агаар нэг юм. Орчин үеийн эмэгтэй хүн махчин бараас зүхтаад байдаггүй. Харин өөрийнхөө амьдралаас, өөрийг нь дарамтлж байдаг эц төгсөлгүй хүсэлт, шаардлагуудаас, өөрөө өөрийгөө шүмжлэхээс, цагтаа амжихгүй би, ямар нэг юм хийж чадахгүй байх вэ, хангалттай сайн байж чадахгүй байх вэ гэсэн айдаснасаа зүхтаж байдаг. Энэ хөөцөлтөн хизээч дуустдаггүй. Ийм болохоор түүний бие нь өөрийгөө байнгын аюул донд байна гэж боддог. Кортизол нь гол мөрөн шиг урссаар байдаг бөгөөд эс шинжлэгдэх програм нь өдөр өдрөөр, сар сараар, жил жилээр итгэхгүй хിവэрэ үлддэг. Нарны шүлжээнтэх нөхөн сэргэлтийн төв нь хүйтэн, харанхуй, унтаа байдалтай байдаг бөгөөд аюул ард үлдлээ. Одоо тайвширч болно. Нөхөн сэргэлтийг идэвхжүүлэх цаг боллоо гэсэн тохиог хүлээн авдаггүй. Идэвхтэй ажилдаг нөхөн сэргэх төвгүй бол та ямар ч тос төрсөн, ямар ч витамин уусан, ямар ч гоо сайхны үйлчлэгээ авсан огт нэмэр болдоггүй. Учир нь шинжилэлд гаднаасаа биш, дотроосоо явагддаг. Гоо сайхны салонд биш, харин таны биеийн эс болгонд явагддаг гэсэн үг. Шинжлэгдэхийн тулд энэ төвийг ажилд оруулж өхөшгүй мөнхийн 100-ыг идэвхжүүлэн амьд үлдэх гормын оронд нөхөн сэргээх гормыг асаах хэрэгтэй болно. Үүнийг яаж хийх вэ гэж юу? Эртний майструуд үүний нууцыг мэддэг байсан. Нөхөн сэргэлтийн төв нь тусгай аргаар амьсгалах замаар идэвхждэг. Орчин үеийн хүмүүсийн стрессцэн үедээ авдаг цээжний энгийн өнгөцгөн амьсгал биш, харин хэвлийн гүнзгий удаан амьсгал. Энэ амьсгал нь бие махбодод бүх зүйл хэвийн аюул занал хийлэл алга, иймд чи тайвшир, шинжилэлтэд идэвхжүүл болно гэсэн тохиог илгээдэг. Та буруу амьсгалах үедээ бие махбоддоо зориулан үхлийн программыг идэвхжүүлж байдаг. Ийм програм яг одоо, яг энэ секундэд таны бие дотор явагдаж байгаа. Хүмүүсийн 98% нь минутанд 15-аас 20 удаагийн давтамжтайгаар цээжээрээ өнгөцгөн амьсгалдаг. Энэ бол сандарлын амьсгал, стрессийн амьсгал, аюулаас зүхтаж буй хүний амьсгал. Таны бие чи аюулд ороод байна. Энерги хэмнэ. Онц шаардлагагүй зүйлүүдэд ажилуулахаа боль гэсэн дохиог хүлээн авдаг. Ингээд л эсийн шинжилэл тань яаралтай бус зүйлүүдийн ангилалд орчдөг. Гэтэл амьсгалах өөр бас арга бий. 150 наслдаг йогчид далтаадаа яг л 30 настай юм шиг харагддаг байсан даосизмын майструуд арьс нь өтөл буурал болох хүртлээр залуу охиных шиг гэрэлтдэг толгор хിവэрэ байдаг байсан Ида сүмийн тайлагч удагнууд тэр аргаар амьсгалдаг байлаа. Энэ бол хөвлийгээрээ удаан, гүнзгий бөгөөд ухамсартайгаар амьсгалдаг амьсгал юм. Минутанд 6-аас 8 удаа, түүнээс илүүгүй амьсгална. Ингэж амьсгалах бүрт таны бие одоо аюул занал алга, иймд чи өөрийгөө нөхөн сэргээх, шинчилж залуужуулах программа идэвхжүүлж болно гэсэн тушаалыг хүлээн авч байдаг. Одоо та нөхөн сэргэлтийн төвийг идэвхжүүлдэг нарийн арга техникийг сурч авах болно. Энэ дасгал ердөө 10 минут л шаардагдана. Хэрв та энэ дасгалыг өглөө болгон хийвэл 2-7 хоногийн дараа бусад хүмүүсийн гоо сайхны салонуудад хэдэн мянган долларыг зарцуулаад ч авч чаддаггүй үр дүнг авах болно. Эхлээд өөртөө 5 тухтаагаар суугаарай. Хэвцэн ч болно. Нуруугаа тэгшин сулсан байдалтай байна. Гарын алгаа хөвлий дээрээ тавина. Нүдээ аниараа. Амаараа амьсгаагаа гарган уушгаа бүрэн хоослно. Тэгээд хамраараа 1, 2, 3, 4 гэсэн тоон дээр удаан гүнзгий амьсгаа аваарай. Гэхдээ цээжрээ биш, алга тавьсан байгаа хэсгээ түмбилгэж хөвлийгээрээ амьсгалаарай. Гидсээ хийлэгдэж буй агаарын бөмбөлөг гэж төсөөл. Гид чин томорч урагш төмбийн гарын алгаа тавьсан хэсэгт бүлээхэн болж эхэлж байгааг мэдэр. Цээжрээ биш харин хөвлийгээрээ амьсгалах нь маш чухал. Гид чин агаараар дүүрээд ирэх үед амьсгалаа 2 секундын турш төвчээрэй. Энэ хугацаанд алганы чинд орох нарны шүлжээнд жүрт шиг хэмжээний алтан бөмбөлөг асаж байна гэж төсөөлөөрэй. Энэ бөмбөлөг бүлээхэн, гялалцсан, лугшсан амьд алтан өнгийг цацруулж
байгаа гэж төсөөл. Дулааныг мэдэр. Алга чинь жинхнээсээ бүлээн оргих болно. Одоо амьсгаагаа амаараа аажмаар 1, 2, 3, 4, 5, 6 гэсэн тоон дээр гаргаарай. Амьсгалаа авснаасаа илүү удаан гаргана гэсэн үг. Амьсгалаа гаргахдаа энэ бөмбөлгөнөөс гарч буй дулаан бүх биеэр долгион мэт тархаж байна гэж төсөөлөөрэй. Дулаан дээшээгээ зүрх хоолой толгоо руу, доошоогоо гидэс аарцаг хөл рүү, хажуу тишээгээ хуруунуудын чинь үзүүрлүү тархаж байна. Таны бүх бие энэ дулаанаар шинжлэлтийн энэ сайхан энергиэр дүүрч байна гэж төсөөл. Ингэснээр нэг удаагийн мөчлөг дуусч байна. Өглөө бүр сэрсэн даруйда 10 минутын турш энэ амьсгалын дасгалыг хийж байгаарай. Хевлийгээрээ 4 хүртэл тоонд амьсгаавч алтан бөмбөлгөө төсөөлөнгөө 2 секунд түгжээд 6 хүртэл тоонд амьсгалаа гаргахдаа халуун дулаан бүх биеэр чинь тархаж байгааг мэдэрнэ. Ингэж амьсгалах нь яагаад үр дүнтэй байдаг вэ? Яагаад вэ гэвэл та хевлийгээрээ гүнзгий удаан амьсгалах үед парасимпатик мэдрэлийн системээ идэвхжүүлдэг. Энэ бол амралт, нөхөн сэргэлт, нөхөн түлжилтийн систем. Бие организм биохимийн тодорхой дохиог хүлээн авна. Аюул өнгөрч бүх зүйл тайван боллоо. Одоо шинжлэгдэх үйл явцыг идэвхжүүлж болно гэсэн дохио. Бөөрийн дэд булчирхаа нь стрессийн даавар болох кортизолыг ялгаруулахаа болж залуужуулах даавар болох ДГА-г ялгаруулдаг. Дегидроэпиандростерон. Нойр булчирхаа нь цусан дахь сахарын хэмжээг хэвэн болгодог. Нарны шүлжээ орчмын бүх эрхтнүүд хүчил төрөгчөөр баяжсан шинэхэн цусаар хангагддаг. Хүчил төрөгч бол эс дотор энергийг бий болгодог митохондри хэмээх цахилгаан станцыг хангадаг түлшин юм. Хүчил төрөгч их байх тусам энергийг ихээр ялгаруулж улмаар эс шинжлэгдэхэд туслах түлшин тэр хэмжээгээр их байх болно гэсэн үг. Алтан бөмбөлгийг төсөөлөх нь зүгээр нэг уран сайхны үйлдэл биш. Харин анхаарал төвлөрөлт дээрээ ажиллаж буй хэрэг. Хүний анхаарал хаашаагаа чиглэн тэр газар руу цус тэмүүлж мэдрэлийн процессыг идэвхжин эсийн үйл ажиллагаа эрчимддэг болохыг нейроныг судалдаг орчин үеийн шинжилгээ ухаанаар нотлогдсон байгаа. Та анхаарлаа нарны шүлжээн дээрээ төвлөрүүлж тэндээс дулаан ялгарч гэрэл гэгээ цацарч байн хэмээн төсөөснөөр нөхөн сэргэлтийн төвөө идэвхжүүлэн ажилд оруулах болно. Цус тэр хэсэг рүү урсаж мэдрэлийн зангилаанууд идэвхжихээс гадна булчирхаанууд зөв ажиллаж эхэлдэг. Энэ бол эд шид биш, харин хэрэглээний сэтгэл зүйн физиологи юм. Үр дүн айжмар үе шатуудаар илэрч болохч шат болгоно нь та зөв зам дээр байна шүү гэсэн дохиог танд өгсөөр байх болно. Өглөө нь амьсгалын энэ дасгалыг тогтмол хийж 3-4 хоног өнгөрсний дараа та илүү амархан нойрмоглохгүй сэрж байгаагаа анзаарах болно. Бид хар туулга цутгацсан юм шиг хүнд орхио болж дахин жаахан унтчихъя, жаахан хэвтчихъя гэж хүсдэг нь ор мөргөө алга болно. Энерги тэр дороо бий болно гэж байхгүй. 7 хоног өнгөрөхөд та өдрийн туршид бага ядардаг болсон байгаагаа анзаарна. Танаас нойтой хамар шиг салдгүй архаг ядаргаа тайлагдаж эхэлнэ. 2-7 хоногийн дараа хүмүүс танд чи цаанаа л нэг өөр болчихсон байна да. Их сайхан харагдаж байна шүү гэж хэлдэг болно. Арьс тань эрүүл бөгөөд толгор, харц тань цогтоо, нүд тань жавхаатай болно. Дасгалаа 1 сарын турш тогтмол хийсний дараа өөрчлөлтүүд нь илт мэдрэгдэж эхэлнэ. Толинд өөрийгөө харахад гой сайхан бодлогож бутсан биш, харин дотроосоо шинжлэгдэн үзэсгэлэнтэй болсон хүний царай харагдана. Таны царайнаас энерги ирч хүч цацрах болно. Хизээч арилахгүй мэд санагддаг байсан гүн өршлөөсүүд чинь бүдгэрч нүүрний тон хэлбэр зүв болсон байна. Энэ нь таны эсүүд өөрсдийгөө шинжил гэсэн тушаалыг хүлээн авсантай холбоотой бөгөөд эсүүд жинхнээсээ шинжлэгдэж эхэлдэг. Өдөр болгон 10 минут ингэж амьсгал. Энэ 10 минут бол та биедээ залуужуулах программыг ухамсартайгаар суулгаж буй хугацаа юм. Гэхдээ ихэнх хүмүүсийн анзааралгүй орхидог нэг зүйлийг ойлгодог байх нь чухал. Нөхөн сэргэлтийн төвийг идэвхжүүлэх нь танд энерги болон шинжлэгдэх түлшийг өгнө. Гэхдээ зөвхөн энэ хангалтгүй. Учир нь бие организм шинжлэгдэнэ гэдэг зөвхөн энерги төдийхнөр хязгаарлагдахгүй.
Энэ бол цаг хугацаа, орон зай, бие махбодыг жинхэнэ утгаар нь нөхөн сэргээх боломж юм. Чухам энд 3 дахь тохиргооны бас нэгэн чухал хэсэг эхэлдэг. Үүнийг хийхэд орчин үеийн амьдралд бараг л нүгэлд тооцогддог болсон нэгэн зүйлийг хийх шаардлагатай болдог тул ихэнх эмэгтэйчүүдийг гайхаж баламгдахад хүргэдэг. Амран гэдэг залхуурлын нэр гэж хэлж байхыг та олонтоо сонссон байх. Гэтэл үнэн хэрэгтээ амралт бол эсийг шинжлэх технологи бөгөөд үүнгүүгээр та хичнээн амьсгалж дасгал хийлээж таны бие 2 дахин хурдан хөгжирсэн хэвээр байх болно. Калифорни их сургуульд явуулсан судалгаагаар 7 хоногт нэг өдөр тогтмол сайн амардаг эмэгтэйчүүд зогсолтгүй хөдөлгөөнд дунд байдаг үе тэнгийнхнээсээ биологийн насаараа 7 насаар залуу байдаг болох нь тогтоогдсон байдаг. 7 нас нь гоо сайхны бүтээгдэхүүнийх биш, харин эс шинжлэгдсэний үр дүн юм. Өөрөөр хэлбэл сайн амардаг эмэгтэйчүүдийн эсийн хромосомын телемерүүдийнх нь хамгаалтын үзүүрүүд нь 7 насаар урт байдаг юм. Эдгээр үзүүрүүд нь нас ахих тусам богиносож байдаг. Бас цусан дахь өрөвслийн маркерууд нь 2 дахин бага байдаг. Тэдний эсийн цэглэгаан станц буюу митохондр нь 10 насаар дүү хүмүүсийнхээс дутгааргүй сайн ажилдаг. Яагад гэвэл сайн амарч чаддаг эмэгтэйчүүд бие махбоддоо шинжлэхтэн зориулж шаардлагатай бүхнээр хангаж чаддаг болохоор тэр. За ингээд таны биеийн харанхуй сарны хууль хэмээх 4 дахь тохиргоогоор утгагүй уулзъя. Түр баяртай.